Сайн байцгаана уу? За энэ мэдээлэлийг би Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтоноос хүргэж байна. За юун төрөнд 20 жилийн тэртээ радио телевизэн дээд сургууль хэмээх их сургуулийг сэтгүүл зүйн танхимд хамт сурж байсан ангийн хамт олондоо найз нартаа 20 жилийн өмнө баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ онцолж ангийн багштай, ганаа багштай баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мэдээж та маш олон шавнартай олон зуун шавнар дотроос ч радио телевизэн дээд сургуулийн сэтгүүл зүйн танхимын шавнартай нь бас их том орон зай эзэлдэг баха гэж би хувьдаа итгэж явдаг юм аа. Ер нь тэгээд хүний амьдралын унаж уусах цаг хугацаанд тулж туршиж байдаг тэр зүйл бол өнгөрсөн цаг хугацааны тэр гигээтэй сайхан дурсамжууд байдаг. Тэр миний хувьд болон манай гэр бүлийн хувьд радио телевизэн дээд сургуулийн оюутан цагийн дурсамж гэдэг бол хамгийн том орон зайг эзэлж ингэж оршиж идэг юм аа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ ер нь альва зүйлийн хувь тохиол гэдэг сонин учрах ёстой хүмүүсүүд учирдаг гэдэг шиг өдгөөс 20 жилийн тэртээ олон өнгийн олон зүйлийн хүсэл мөрөөдөлтөй ийм залуучууд хэвлэл мэдээлэл олон нийтийн салбар гэдэг энэ завин дээр яагаад ч юм хэн ч хэлээгүй байхад өөртөө сонгож нэг танхимд хамт орж ирж бие биендээ сайхан дурсамж үлдээсэн, хамт сурсан, мэдсэн, дуулсан, уйлсан гэдэг шиг энэ сайхан дурсамжууд өнгөрч оцсон. Яг түүнтэй нэгэн адилаар амьдрал өөрөө баялаг. Амьдралын өнгөрч байгаа цаг хугацааны тэр сайхан дурсамжаа ирээдүйд энэ хэвлэл мэдээллийн салбар дээр бие биендээ итгэж, хэн хэнтэйгээ холбоотой байж, хайрлаж, өөрчилж ингэж яваарай миний найзууд. Миний ч гэсэн бас яг энэ зүйлийг маш их дотроо бодож явдгийн. Тэгээд та нартай хайртай шүү гэдэг үгийг хэлмээр санагдаж байна. Дахин баярын мэндийг хүргэе.